талыг хүндлэхгүй байна. Ойлголцол хэрэгтэй. Өнөөдөр одоо дөнгөж сая би бас сонслоо нэг захирлыгаа нөгөө нэг Монгол ажилтан яасан ч гэнэ энэ төр ойлголцол хэрэгтэй. Энэ Камерон гэдэг хүн энэ Папуа-Нью-Гинейд ажиллаж байхдаа Рио Тинтогийн хамгийн гашуун сургамж одоо ч Америкт шүүхтэр одоо энэ асуудал нь явж байдаг. 10,000 гаруй хүн нас барсан шүү дээ. Маш том мөргөлдөөн гарсан. Ийм байдал үүсэхгүй тулд ярилцъя. Бид сэтгэл дундуур байгаа зүйлүүдэд ярий. Бидэнд ярих эрх бидэнд байгаа шүү дээ. Нөгөө талаас ойдлогын хувьд бол 100% одоо ашиглалтанд оруулахад одоо 100% хөрөнгө өөртөө гаргасан. За 2009 оноос хойш 6.2 тэрбум долларыг одоо Монгол улсад татан төвлөрүүлээд байна гэсэн топ баримтыг бас хэлдэг шүү дээ. Тэгэхээр огтч бас манайхыг дээрлэхэд шийдвэн таны хэлснээр бас тэгж авч үзэж энэ тоонуудыг харахад бол бас юм сэтгэл төрж байгаа юм л да. Энэ тоо их орж ирэх тусмаа муу юм байгаа шүү дээ. Анх бол 2.4 тэрбум доллараар анхны хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьж байсан. Би одоо 2005 2006 оны үеийн баримтуудыг ярина шүү. Одоо надад бол бүх баримтууд нь ингээд бүр файлаараа байдаг. Баяр цогт маань харин тэр материалууд байхгүй надаас аваасаа гэж бодож байгаа. Тэгэхээр анх 2.4 яг ярьж байгаад 2.1 байж байгаа. За арайч болохгүй байна 4 гэсэн. Дараа нь 3 тэрбум 3.2 сүүлдээ 5 тэрбум байжгаад 662 сая долларыг хасаад 4.134 тэрбум доллараар яг одоо энэ одоо тэзүү гэж ярьж байгаа юм л техник эдийн засгийн үндэслэл энэ одоо яг энэ 2009 онд зурагдсан гэрээндээ зааж өгсөн байгаа юм. Анхны хөрөнгө оруулалт шүү дээ. 4.2 тэрбум доллар байхад эд өнөөдөр 6 тэрбумыг оруулсан гэж байгаа. Тэр 2 орчим тэрбум долларыг ямар үндслээр, ямар одоо судалгаагаар оруулсан юм. Зүгээр л бичлэлт хийгээд байгаа юм биш үү? Чи дэндүү үнэтэй экскватор хурд судалдаж аваад байгаа юм биш үү? Яагаад надтай ярихгүй байгаа юм? Энэ 2 тэрбум долларын чинь 34% нь би сүүлд нь төлнө шүү дээ. Би энэ procurement гэдэг юмд ч орж болдгоо юм уу? Бараа хөдөлთა авалтанд. Одоо 4 тэрбум долларыг Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн корпорацаас зээлэх гэж явж байна. Ингээд цаашдаа төлөлгөө нь бол 13 тэрбум доллараар анхны хөрөнгө оруулалт болно гэж байгаа. Нөгөө гэрийн заасан 4 хэдэн тэрбум доллар ч одоо бүр хит үсрээд явчлаа шүү дээ. Энэ гэрийг яагаад хянахгүй байгаа? Энэ дээр Монголын тал дов дугаа байх хэрэгтэй юм уу? Энэ цэргийн дэглэмт орон юм уу? Энэ 13 тэрбум долларын хөрөнгө оруулалт одоо тэр 6 гэж гайхуулж яриад байгаа юм анхны хөрөнгө оруулалтын зардал нэмэгдээд байхад дараад нь манай ашигын хэмжээнд нөлөөлөх үү гэдэг асуултыг 5 дахь өдөр Баяр цогт гишүүнээс манай одоо үндэсний телевизэн байна уу да тэр сэтгүүлч асуусан. Маш чухал асуулт. Гайхалтай хариулсан. 34% хэвээрээ л авна шүү дээ. Ялгаа байхгүй шүү дээ гэсэн. Гэхдээ чинь нөлөөлөлгүй яа гэм бэ? Өвөгдөл өөрчлөгдөж яхад үр дүн нөлөөлөлгүй яа гэм бэ? Хариу нь өөрчлөгдөн шүү дээ. Чи боддоо анхны хөрөнгө оруулалт нь ихсээд байна гэдэг чинь дараад нь тэр гарч ирэх юмнаас тэр дайны мөнгө биднээс хасагдана гэсэн үг. Төлөвний 34%, эр хоньны 34% хоёр яг адилхан штэ гэж хэлж байгаатай л утга нэг юм байгаа шүү дээ. Тэгэхээр таны энэ яриад байгаа зүйлийг харахад бид нар өнгөрсөн хугацаанд 2009 оноос хойш ерөнхийдөө ард иргэдийн хувьд ч мэргэжлийн байгууллагын хувьд ч хяналт ер нь байхгүй байна уу да тий? Ерөөсөө яг гэрээ гэдэг бол хяналт юм байгаа шүү дээ. Хоёулаа хөдөө нэг хэдэн хойно айл дээр авчиж танаа хамаатан найдвартай гэж тавьчих. Жилийн дараа очиход манай нөгөө чон их байна да найзаа гэж сууж шүү дээ. Өсдгүү айл дээр тавьсан хойно өсдгүү гэдэг шиг тэнд хяналт байхгүй учраас. Энэ оюу толгой дээр юу болоод хэдээр экскватор хөдөлж аваад байгаа нь мэддэхгүй байгаа тохиолдолд яг одоо айл дээр тавьсан мал шиг л өсөхгүй байна. Энэ дээр хяналт хэрэгтэй. Энэ гэрээн дээр хяналтын зүйлийг юу ч оруулаагүй. Яагаад ийм гэрээ хийж байгаа юм бэ гэдгийг би асуух гэсэн. Энийг биш үү тийм ээ урд нь би байгуулахаас өмнө яриаггүй бол би ингэж ярих ёсгүй бас. Бүр урд нь яриад бичгээр өгөөд би 2006 оны 4 сард нэг бичиг явуулж ирсэн 5 сард бичиг явуулж ирсэн. Дараа нь хэд хэдэн бичиг явуулж хагаад хамгийн сүүлийн бичгийг 2009 оны 8 сард гэрээ 10 сар зурагчсан санагдаж байна. Тэгээд 8 сард би бичиг явуулж ирсэн. 9 сард бас явуулж ирсэн. Тэр үедээ бол үйлдвэрчнээс явуулж ирсэн. 27 зүйл заалттай. Эрчим хүчний хуулинд ийм аюултай байна. Санхүүгийн хяналт ийм алга байна. Үр ашигын тооцоо нь ингэж буруудаад байна. Маш олон зүйл заалтуудыг хэлсэн. Одоо би энийг мэтгэлцэн дээр би тэрийг ярина. Тэр үед би ингэж хэлсэн яагаад ч тусгаагүй. Тэгэхээр
миний санаанууд ойлгогдож байгаа хаа гэж бодож байгаа. Би ямар нэгэн шоу юм уу эсвэл популизм ямар ч тийм ямар ч тийм зорилго байхгүй. Би энэ улсын хурлын гишүүн чинь их өндөр цалин авдаг юм байлээ шүү. Та нар бас сайн тэр юм задлж мэдээр сая 600 мянган төгрөгийн цалин авч байгаа шүү би. За. Энэ том мөн биз дээ. Тийм билээ. Ийм том цалин авчиж миний үндсэн ажил чинь энэ гэрээн дотор юу байгаа вэ гэдгийг ард иргэдэд хүргэнэ гэдэг нь миний ажил шүү дээ. Мөн ард иргэд юу хүсээд бодоод байна? Манай шудраг эрдэмтэн мэрэгд юу бодож байгааг энэ гэрээнд оруулахыг чармайхан л миний ажил шүү дээ. Энэ гэрээг өөрчлөх боломж байгаа юу тэгвэл? Байхын дээдээр байгаа. Энийг боломжгүй зүйл гэж юу ч байхгүй. Энэ бол Монголын газар дор байгаа өмч. Бид Канадын газар дор байгаа нэг баахан алдчихсны тухай өнөөдөр энд би яриаггүй шүү дээ. Өнөөдөр зарчмын яг мэтгэлцээний үед ярих хэрэгтэй олон зүйл байгаа. Би одоо болно. Дээр нэмээ цаад болч нэг л тийм хүүхэд айлгадаг нэг мангаа шиг хадны мангаа гэдэг шиг л наадуул чи одоо гарах гээд байна. Одоохон гарлаа л гэдэг байгаа. Гарахгүй гэдгийг би мэднэ. Камеронд очиод хэлээр гарахгүй биз дээ чи. Гарна гэвэл өнөөдрийг аль бис очи өөрөө хэлэл дээ. Ямар үндслээр гарах гээд байгааг хэлэл дээ. Энэ Камерон гэдэг залуу бол маш их PR-д мөнгө зарцуулдаг. Монголын ард түмэнд PR зарцуулдаг. Энэ нэг зар сурталчилгааны материалын оронд тэр хүн өнөөдөр Дэлхийн банкнаас зээл авах гээд нөгөөдөл нь тэгвэл байгаль орчин судалгааны одоо нөгөө нийгмийн байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ хий ард иргэдээс чи санал асуулга аваа гэдээ үүрэг өгсөн байгаа. Одоо болцол гэх юм уу да нөхцөл. Энийг ерөөсөө сурталчлахгүй шүү дээ. Уран цааш өчл өчигдөр зурагтаар яриад одоо нэг 10 сарын 20-доор ингээд тэр хугацаанд дуусах гэдэг ингээд энэ айгүй осолтой баримтч. Энэ одоо assessment гэж одоо үнэлгээ энийг одоо ард иргэдээс авахгүй нууж байгаагаар энэ хүн бол нийгмийн хариуцлагыг ерөөсөө үүрэхгүй байна гэсэн үг. Байгалийн баялгаа бодлогогүйгээр одоо ашиглаад сүрэл төрсэн улсууд гэж бид нар бас жишээл ярьдаг шүү дээ. Тэгэхээр манай улсыг ер нь тэрлөө явж гэн гэж нөгөө талаасаа бас ингэж яриад байгаа. Энэ ер нь хэр зэрэг бодиттой байх вэ? Хэрвээ одоо танихаар би таны одоо тав төр яриа гэсэн цааш ерөнхийдөө сайн юм бол сонссонгүй л дээ. Би сайн юм байгаа бол ярилгүй л яах вэ? Тэгээд хайгаад олдохгүй байна шүү дээ. Хайгаад олдохгүй байна. Тэгээд бүх юмыг харлуулах гэсэнгүү. Ингэж ярихгүйгээс болж өнөөдөр төрөөгүй байгаа олон Монгол хүүхдүүд хохирно шүү дээ. Энийний төлөө тэр шоуч ингэж хэлнэ үү, PR чин популизм гэж хэлнэ үү, муулуулсан чамаагүй ингэж ярих нь миний үүрэг шүү дээ. Чинь миний үүрэг, миний ариун үүрэг. Тэгэхээр би баяр зүгт гишүүнээс бас асуумаар л байдیں۔ Яг ийм гэрээгээр хөгжсөн орон хаана байгаа юм бэ тэгээд? Хаана байгаа? Би бол маш олон гэрээний өөр partnership agreement гэж юм л да. Одоо өөр хувилбаруудыг хүртэл тухайн үедээ санал болгож ирсэн. Ботсванагийн жишээг яриад би бас ийм хувилбар байдаг. Энийг бас та нар маань үзээч гэж ярьж байсан. Тэр оюу толгойн тэр хөрөнгө оруулагчид бол эхлээд яг эрдэмтдтэй ярьсан шүү дээ. Яг нэг уул уурхай одоо манай эрдэмтэд мэрэгчтнүүдтэй ярьж үзээд пөөх монголчин бас ухаалаг юм байна. Сэвж сууж ясан манай Балжин мугаа байна. Хурцгой байна, Авирмэдгой байна, Бямба доктор байна. Одоо Балжин мугаа бол одоо яг энэ гадаад худалдааны энэ яг уул уурхай энэ баялагын энэ гэрээн дээр бол хэд хэдэн гэрээ хийсэн шүү дээ. Одоо бүр хамгийн анхны 2009 оны байна уу их сайн гэрээ болсон шүү дээ. Швейцаруудтай хийжсэн роялтиг нь 12.5%-аар тавьсан. Хамгийн анхны гэрээ доор нь одоо тэр газрын тос байгаа ч юм уу гүү ч юм уу мэддэхгүй газар роялти тийм ээ нөөц ашигласны төлбөр 1210.5-аар тавьсан. Манайхын 5%. Би чам 5% дээр нэг сони юм хэлээ. Одоо энэ менежментийн баг нь энэ Монголын оюутлогод оруулсан энэ хөрөнгийн хэмжээгээр одоо энэ үйл хөдлөх хөрөнгийн хэмжээгээр тэр экскаватор тэр бетон хаан маань бүгдийг нь оруулад тэгээд гарч байгаа зардлын 6%-аар менежментийн зардлаа авна гэж байгаа шүү дээ. Манай роялти 5%. Чи өнөөдөр энэ реклам болгоны 3-аас 6%. Одоо энэ нөгөө яг энэ үйлдвэр ашиглалтанд орохоос өмнө 3%. Үйл ашиглалтанд орвол 6%. Энэ үйл ямар ч менежментийн онолд менежментийн баг өөрийнх нь ашигаа одоо цалингаа авахтаа үр дүнтэй холбодог болохоос зардалтай хайзаач холбодог. Эднийхэн бол сайн зар сурталчилгаа зацаад сайн өрлөгөн өндөр үнэтэй экскаватор худалдаж аваад байх тусмаа л
Энэ хүн цалин өндөр авна гэсэн үг. Та нар Камероны цалин хэд гэдгийг асуугаад үзээсэй. Камерон хэдэн одоо нарийн бичиг кофе зөөдөг хүнтэй юм бэ? Энэ олон мэдээллүүдийг би хараад би ерөөсө судалгаагүй ярьдаггүй. Энэ бүхэн үнэн судалгаатай, тооцоотой. Энэ болгоныгоо яри ард иргэдэд энэ гэрээ сайн болгох боломж байна. Энийний төлөө 1% нэмчихэл юм бол энэ бол хэдэн мянган эмнэлэг цэцэрлэг больниц юм байгаа шүү дээ. Энд чи хэдэн мянган хэдэн зуун тэрбум долларын тухай ярьж байгаа шүү дээ. Бид эсвэл тийм баян болцсон юм уу? Гэрээг үзэсгэлэхээс өмнө ч тэр үзэсгэлснээс хойш тэр ер нь энэ гэрээний асуудлаар олон ч хэлэлцүүлэг явагдажсэн, олон ч одоо сөрөг одоо ийм хэлэлцүүлгүүдийг хийжсэн, мэдээллийг өгчээсэн харамсалтай нь ямар ч өөрчлөлт ордоггүй. Ямар нэгэн ахиц гардаггүй. Одоо энэ гэрээ үзэсгэлсэн хэвээрээ манад ашигтай гэсэн ийм PR юмнууд явсаар л байна л та. Тэгэхээр ирээдүг одоо яаж харах вэ гэсэн асуулт хэлж байна. Би ирээдүг хөөдрөгөр харж байгаа. Тэр үед бид одоо бүр өсгөлн зарлж үзлээ, суулт хийж үзлээ, жагсаал цуглаан за мэдхгүй одоо ер нь тэгээд муу юмнаас сайн юм үүстин гинлээ. Лянхаа цэцэг юм уу их гоё тийм одоо сарнаа цэцэг эднэр нь бол их муухай өмхийн ногоон балчхан дургадын гинлээ. Энэ нөгөө нэг сайн юм хэлээрэ гэж чинээр түрүү хэлсэн шүү дээ. Ийм арчаагүй гэрээ байгуулснараа төмөн олондоо танигдаж, төмнийхээ хайрыг хүртэж, төмний төлөө зүтгэх боломжийг харин надад өгсөнд баяр цогттой би үнэхээр хязгааргүй баярлж байна. Энийг л сайн юм гэж хэлмээр. Тэгэхээр би ирээдүгөө сайхнаар харж байна. Монголын ард түмнийг дээрлэхэж болохгүй юм байна. Энд чи цуснд нь эрх чөлөөний мэдрэмжтэй юм байна гэдгийг мэдрээсэй. Ширингэнд ажиллаж байсан тэр менежментээр энд ажиллаж болохгүй юм байна гэдгийг ойлгоосай. Бидэнтэй яриа хэлцэл манай эрдэмтэн шинжээчдийн төвшөнд яриа хэлцэл хийх ёстой байна гэдгийг мэдрээсэй. Энэ улс төрчид нь авилгал авдаггүй юу аль нь чамаагүй ард иргэдийнхээ үгэнд ордын байна гэдгийг мэдрээсэй. Энэ гэрээг сайжруулснараа бусад гэрээнүүд нь эннийгээ дагаж сайн болно гэдгийг л би хүсэж байна. Энэ гэрээнд сайжруулах олон боломж бололцоо байгаа гэдэгт би итгэлтэй учраас энийг ярьж байгаа. 2009 онд гэрээ үзгэлж ясныг бас хойш бол харьцангуй бас ард иргэд ч гэсэн мэдээлэлтэй болчихжээ. Мэргэжлийнхэн ч гэсэн энэ тал дээр бас үгүй хэлж байна те. Тэгэхээр та одоо гэрээг үзгэлсэн гишүүдтэй бас халз мэтгэлцээ хий гэж байна. Тэгэхээр яг одоо энэ цаг үед бол нэлээх мэдээллийг одоо энэ халз мэтгэлцээнээс ард иргэд бас олж авах болов гэж би бодож байна. Тэгээд манай телевиз ч гэсэн энэ одоо мэтгэлцээ хийхэд бол бас нээлттэй шүү гэдгийг бас эцэст нь хэлмээр байна. Их баярлалаа. Би тэр мэтгэлцээ хийхдээ нөгөө баян нэг хүний чинь дараас нь за чи хэдэн ч шүү гэд хөөгөөд ах чи бас ёс зүйн хувьд хүнд байна шүү дээ. Тэгээд за хоёулаа хийх үү? Хийн. За тэгвэл олон нийтийн араад телевиз нөгөө бидний татварын мөнгө учраас зохион байгуул нийт чөлөө төвлөрийнхэн бүгд орох хэвээр. Ард иргэдийн төлөөлөлд орох хэвээр. Мөн эрдэмтэн мэргэд оролцох хэвээр. Үз. Бит хоёрын дунд ямар мэтгэлцээ болохыг хар буруутай зөрүүтэйг л тунгаая. Дээр нь нэмээд нийт Монголын ард түмний хувь заяа үнэхээр өөдрөг. Монголчууд бид ийм гутранг биш ард түмэн маш их ухаалаг, маш их одоо гэгээлэг. Бид гэрээг яг зурх үндсэн шалтгаан бол сая 500 өгөх гээд байхад Ганбаатараа дугааваагараа л гэдэг нэг л ийм л мессежийг тэр үедээ баяргаа одоо энэ баяр цогт эднэр чинь PR-даж нийтээр затсан шүү дээ. Одоо сая 500 өгдөг юм бол ч одоо дүүрсэн иргэд дугаа байж ирсэн сая 500 ч одоо хөлөгтөж өглөө шүү дээ. Хуурч өглөө. Тэгэхээр Монголын ард иргэд ухаалгаа бид энэ гэрээнд ирээдүйнхээ төлөө хүүхдүүдийнхээ төлөө сайн зүйл хийж чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Түрүүн бас ярианда та хэлжсэн л да баяр цогтч Монгол хүн би ч бас Монгол хүн гэдэг. Тэгэд ер нь бол энэ Монголын эсрэгч гэдэг юм одоо таны яриад байгаа энэ гэрээ хийх ямар одоо ашиг сонирхол байсан бэ гэж хүн болгон асуудаг л да. Монголын эсрэг үү? Тий. Би Монголын эсрэг гэж нэг үгийг хэлээгүй зүгээр ганцхан маш гоомой, маш хариуцлагагүй хэлээ. Зүгээр бүр зарим хүмүүс бол энэ бол Монголын эрх ашигын эсрэг гадныханд худалдагдаж хийлээ эднэр гэж ярьдаг л да. Би бол яг тэрэн дээр бол барин тавин баримттай хэлж чадахгүй. Зүгээр бүр үнэхээр нөгөө талд ашигтай хийсэн. Үнэхээр бидний эрх ашиг энэ дээр маш бага байна. Бараг байхгүйтай адилхан. Тэгээ нөгөө Фредланд чинь за уучлаарай зарим хэсгээ буцаагаад аваа гэж хэлэхгүй нь үнэн шүү дээ. Тэр чинь бизнесмен хүн шүү дээ. Тэгэхээр ийм болчимгүй, ийм арчаагүй хэлээ. Энэ дээр бид эргэж харъя. Энийг сайжруулах, өөрчлөх тийм боломж болцоо байна уу гэдгээр л өнөөдөр ярьж байгаа. Боломж болцоо гаргахын төлөө бид бүх хүчээр ажиллах хэрэгтэй. За баярлалаа. Ингээд та бүхэн ярилцах цаг өндөрлсөн байна. Ингээд энэ удаагийн өөр үнцэг ярилцлагын цагийн зочноор улсын хурлын гишүүн Ганбаатар оролцлоо. Ингээд баярлалаа, танд амжилт хүсье.